Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр Viable аппликейшнийг ашиглан хэрхэн гишүүнчлэл үүсгэх вэ гэдэг талаар зааж өгье гэж бодож байна. За, энэ одоо харагдаж байгаа сайт маань болохоор манай Viable Global сайтны одоо нүүр хэсэг харагдаж байна гэсэн. Тэгвэл одоо энэ хаалганы зурган дээр дарснаар одоо нэвтэрч орох хэсэг гарч ирнэ. Хэрвээ та харин өөрөө одоо нэвтрэх нууц өвдөө одоо гишүүнчлэлтэй болол ийшээ орчиход болно. Хэрвээ гишүүнчлэл үүсгэж байгаа тохиолдолд гишүүнчлэл элсэх гэдэг товчон дээр дарна. За, нууц дугаарын хувьд болохоор та өөрийнхөө хүссэн дугаарыг хийж болно. Одоо би болохоор жишээ үзүүлээд 1 гэдэг тоогоор оруулчих. Нууц дугаараа шалгах гэдэг дээр нууц дугаар гэдэг хэсэгт оруулсантайгаа яг ижил дугаарыг оруулахад болно. Цахим хаягийн хувьд гэх юм бол одоо өөрийнхөө цахим хаяг @gmail ч юм уу те мэйл байдаг бол мэйлээ бичихэд болно. Нэр гэдэг хүснэгтэн дээр болохоор та мэдээж хэрэг өөрийнхөө нэрийг хийн. Овог нэр гэдэг хэсэгтэр болохоор овгоо хийхэд болох юм байна гэсэн үг. За, дараа нь болохоор төрсөн өдөр гэдэг дээр он сар өдрөөрөө сонгоно. Тэгээд одоо жишээлбэл ингэж сонгоход болно гэсэн. Энэ дээр харин нэг анхаарах ёстой зүйл нь болохоор манай компанид 20 наснаас доош хүүхдүүд гишүүнчлэлд үүсэх боломжгүй юм байна гэдгийг анхаараарай. Тэгээд хойноос нь болохоор эрэгтэй эмэгтэй өөрийнхөө хүүсийг сонгоно. Татвар төлөгчийн дугаар дээр болохоор одоо бид нар e-баримт гэдэг аппликейшнийг ашигладаг тийм үү? Тэгвэл e-баримт гэдэг аппликейшн руу ороход одоо нэгээр эхэлсэн 11 дугаартай тоо байдаг. Тэр тоог хэлж байгаа. Эсвэл бол иргэний үнэмлэлтээр байгаа QR кодыг уншуулхад энэ тоо бас гарч ирдэг байна гэсэн үг. Шуудангийн дугаар нь хэрвээ та шуудангийнхаа дугаарыг мэдж байгаа бол шуудангийнхаа дугаарыг хийчин. Хэрвээ мэдгүй байгаа бол зүгээр 1 гэд хийчихэд болно. Одоо гол нь тоосон зай үлдээж болохгүй бүхнүүдийг нь бөглсөн байх шаардлагатай юм байна гэсэн үг. За, хаяг гэдэг дээр болохоор өөрийнхөө амьдарч байгаа дүүрэгтэй хороо тэгээд одоо гэрийн хаяг гих мэт зүйлсийг хийхэд болно. City болон state нь болохоор яг адилхан Улаанбаатар дамжирч байгаа бол хоёуланг нь Улаанбаатараар бөглөхөд болно гэсэн үг. Харин дэлгүүр гэдэг дээр болохоор та одоо өөрийнхөө хариалалтай салбарыг сонгоход болох юм байна гэсэн үг. Утасны дугаар болон гар утасны дугаар нь ижил тоогоор хийж болно, ижил дугаараар хийж болно. Эсвэл 2 дугаараар холбогдох боломжтой бол 2 дугаараараа ч хийсэн болно. Банкны мэдээлэл гэдэг дээр болохоор юуг оруулах вэ гэхээр одоо та хэрвээ цалин авж байгаа ер нь банка сонгоод тэгээд цалин авж байгаа дансаа оруулах юм байна гэсэн үг. Одоо энэ компаниас цалин авах банк данс хоёроо гэсэн үг байна шүү дээ. Тэгвэл голомтын данстай бол голомт, хаан банк бол хаан банк гэд оруулахад болно гэсэн үг. Тэгээд өөрийнхөө дансны дугаарыг оруулаад тэгвэл одоо энэ дансны дугаарын чи яг эзэмшигч нь хин юм бэ? Та хэрвээ өөрөө болвол өөрийнхөө нэрийг оруулахад болох юм байна гэсэн үг. За, тэгээ сүүлийнх нь хэсэг нь болохоор ивент итгэгч болон санал болгогчийн ID-г одоо хэрэглэнэ гэсэн үг. Тэгэхээр та ивент итгэгч гэдэг маань болохоор яг таны дээр байрлах хүн, харин санал болгогч гэдэг маань болохоор таныг энд уурж авчирсан хүн юм байна гэсэн үг. Тэгвэл ивент итгэгчийн ID гэдэг дээр дараад VJ гэж эхэлж байвал VJ-ээрээ эхлээд одоо тоогоо оруулах юм. Тэр хүний дугаарыг оруулах юм байна гэсэн үг. Тэгээд бичснийхаа дараа хайлт гэдэг дээр дарвал сонгох товчлуур гарч ирээд тэр хүнийхээ нэрийг болон дугаарыг сонгох юм байна гэсэн үг. Харин санал болгогч дээр мөн адил VJ тэгээд тэр хүнийхээ дугаарыг оруулаад хайлт дээр дараад тэгээд тэр хүнийхээ нэртэй дугаартай хэсгийг сонгоход болох юм байна гэсэн үг. Тэгээд одоо ингэж хийснээр нэг сайн нэгтэлж хараад хэрвээ мэдээлэл нь бүрэн тэгээд ямар ч нүх хоосон үлдээгүй байх юм бол гишүүнчлэлд элсэх гэдэг дээр дарж дуусгана.